За өдрийн мэнд манайхаа миний YouTube сувгийг сонгож үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Өнөөдөр би та нартай 90 Days Fiancé гэдэг нэвтрүүлгийн part 5 болох Shayna болон Forrest хоёрын талаар ярьж өгөөд энэчээ сууж байна. За та нарыг бол энэ хоёрын талаар нэлээд сонирхож байгаа, маш их хүлээлттэй байгаа гэдэгт бол итгэлтэй. Өнөөдөр яг энэ хоёрын талаар ярихдаа телевизээр яг аль хүртэл цацагдсан тэр хүртэл өнөөдөр би ярих болно. Одоо бүгдээрээ олон юм ярилгүй нэвтрүүлэгтээ орцгоё. Нэвтрүүлэг маань эхлэхдээ Shayna болон Forrest хоёр зах дээр худалдаа авалт хийж байгаагаар эхэлдэг. За өмнөх дугаарыг бол санаж байгаа бол Forrest зөвхөн үүргэвчтэй цүнхтэл хүрээд ирсэн. За одоо бол ингээд хувцас худалдаж авах гээд захад ирсэн байгаа. За тэгтэл Forrest ч өөрөө маш том биетэй залуу байхгүй юу. Тэгсэн чинь Forrest таарах хувцас олддгүй. Тэгээд Филиппино бүх хувцас нь багадаад Forrest ч гэсэн одоо Филиппин улсад те ганцхан үүргэж сүмхтэй хурж ирсэндээ маш их харамсаж байгаа. Shayna-гийн хувьд бол те Forrest-ийг хэлэхдээ Forrest бол миний амьдралдаа харж исэн хамгийн том биетэй залуу гэж хэлдэг. За энэ хоёр маань захаас гараад дараа нь нэг хоолны газар ордог байгаа. За тэр хоолны газар орох үедээ ямар зүйлийг ярьдаг вэ гэхээр Shayna-гийн хувьд бол ингээд Forrest-д хэлэхдээ хоёулаа тий Америкт ингээд амьдрах мөрөөдөлтэй төлөвлөж байгаа. За тэгээд хоёулаа энийг бол эцэг ихтэй манай эцэг ихтэй уулзахдаа хэлэх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь одоо чи бид хоёрын санхүүгийн асуудал, санхүүгийн боломжгүй байдлаа бас манай эцэг ихэд хэлэх хэрэгтэй. За дээрэс нь манай соёлын хувьд, манай улсын хувьд эцэг эхчүүд нь хүүхдийн сууж байгаа хүнийг одоо ханилгаж байгаа хүнийг хүлээн зөвшөөрөх ёстой байт юм аа. Тийм учраас хоёулаа манай одоо эцэг эхээс очоод одоо зөвшөөрөл адислал авах ёстой гэж хэлдэг. За тэгээд үүнийг сонссон Forrest болохоор нэлээд гайхаж байгаа нь харагддаг. Яагаад гэвэл Forrest чинь Shayna-гийн эцэг эхийг бол ерөөсөө тийм дайсны нүдээр хараад байгаа байхгүй юу. Тэ миний одоо тэ хайртай эмэгтэй Shayna-г маш их зовоодог, мөнгө гүргийг нь авдаг, хүчрхийлдэг. Тийм дайснуудтай очиж уулзах байгаа гэсэн юм бодолтой байгаа. Тэгээд үүнийг сонсоод бол Forrest маш их гайхдаг. Яагаад те одоо Shayna-г ингэж зовоодог ийм хүмүүсээс би очиж ингэ зөвшөөрөл авах хэрэгтэй бэ гэж боддог. Гэхдээ мэдээж бол эцэг ихтэй одоо уулзахаар энэ хоёр бол явж байгаа. За ингээд маргааш нь буюу одоо Shayna-гийн эцэг ихтэй уулзах өдөр ирээд Shayna болон Forrest хоёр одоо явахаар бэлтжээдэг. Энэ үедээ бол ингээд хоорондоо инээлдээл тоглоод за гэтэл ээж нь бол эсэргээрээ жоохон одоо гонигтэй харагддаг. Яагаад гэвэл Forrest-ийг те өөртөө хамт үлдээгүүд өөрийг нь бол ингээд үлдээж байгаад бол ээж нь маш их ууртай байгаа. Гэхдээ бол те энэ хоёрыг ингээд үдэж өгөөд явуулдаг. За ингээд энэ хоёр маань замдаа гарлаа. За Shayna болон Forrest хоёр бол 2 цагийн зайтай газар яг ингээд автобусаар явж очдог. Гэхдээ автобус нь бол ингээд нэлээд хүнтэй. За энэ хоёр маань ч тэгээд том биетэй ер нь бол те нэлээд хилдэж байгаа тэгэл очих газраа хүрдэг. Гэхдээ Shayna-гийн хувьд бол те ер нь маргааш заавал одоо Forrest-ийн аав ээж хоёрт нь машинд хүрээсэлж өгөхгүй бол хэрвээ тэр хоёр ингээд автобус унаагаар ирэх юм бол бараг ахиж тэр хоёрыг харахгүй байхаа гэж хэлдэг. Мэдээж Forrest-ийн хувьд бол те одоо Shayna-гийн эцэг их нь Forrest-ийн ажлын талаар яг карьерийн талаар асуух гэдгээс бол маш их санаа зовж байгаа. Яагаад гэвэл Forrest чинь Америк нэгдсэн улсад юусоо ажилгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тийм тэтгэмжээр амьдардаг. За тэгээ сүүлийн хэдэн жил бол Forrest юусоо ажил хийгээгүй гэж байгаа. Shayna бол те дандаа яг энэ бүх цаг үед ажиллаад одоо ирээдүйн тэр виза, ирээдүйн тэр зүйлдээ ганцхан Shayna л ингээд хоригдлуулдаг байсан. Гэхдээ Forrest бол ингээд тэ дотроо мэдээж энэ одоо Shayna ганцаараа ажиллаж байгаа байдалд нь бол дургүй байсан. Тэгээ Forrest болохоор Shayna-г асууж байгаа байхгүй юу. Яана ингээд аав ээж чинь намайг ингээд тэ чамайг тижээж чадахгүй гэд тэгвэл яах юм бэ гэдгсэн чинь Shayna болохоор зүгээрээ одоо чи ингээд насанд хүрсэн хүн угаасаа ирээдүйд ажилд орч чаднаа гэж хэлдэг. Forrest ч гэсэн ингээд тийм ээ би ингээд ажилд орч чаднаа. Би чиний төлөө ажилд орно гэд. Энэ үед бол Shayna яг өөрийнхөө одоо дотор бодож байгаа бодлоо хэлдэг. За юу хэлдэг гэхээр одоо би олон жилийн турш аав ээжтэй тий тэднийг жаргалтай байлгахын тулд мөнгө өгдөг охин нь байсаар ирсэн. Дээрээс нь яг үнэндээ Forrest-ийн ажил хийдэггүй байдал нь намайг бол маш их уурыг манд хүргэдэг. Тэгээ ганцаараа одоо ажил хийгээд бүх зүйлийг нуруунд дээрээ үүрэхэд бол маш их хэцүү байна. Ирээдүйд бол үнэхээр юу болохыг мэдэхгүй байна гэж Shayna бол үүнийг хэлээд уйлдаг. За ингээд явсаар энэ хоёр маань Shayna-гийн эцэг эхийн гэрт ирдэг байгаа. За Shayna-гийн эцэг эхийн гэрт бол одоо Shayna-гийн аав болон эгч нь тосож авдаг. За ер нь бол Shayna-гийн эцэг эхийн одоо Shayna-гийн гэрийнхнийг харах юм бол ер нь нэлээд дайжгүй тохны хүмүүс бол гэдэг нь харагдаж байгаа. За Shayna-гийн ээж нь бол өвдсөн учраас эмнэлэгт байгаа юм байна. За тэгээд Forrest бол хэлэхдээ ер нь бол тэ аав нь эгч нь ер нь дайжгүй хүмүүс ээ шүү, гайгүй хүмүүс байна гэж хэлдэг. За ингээд одоо аав нь болон эгч нь Forrest-д тэ өөрийнхөө гэрийг танилцуулдаг. Яг үнэндээ Shayna-гийн гэр нь Forrest-ийн бодсноос шал өөр байдаг. 2-3 давхар байшинтай, маш том ингээд цэцэрлэгт хүрээлэнтэй. Ер нь бол тэгээ ер нь хинч хаасан нэлээд гайгүй айл гэдэг нь харагдана. За тэр бүтээл бүр ингээд Shayna-гийн гэрт нь усан сантай. Тэгээд Shayna-гийн эгч аав хоёр нь бол Shayna-г одоо Forrest хоёрыг өрөөнд нь оруулаад за та хоёр ингээд өнөөдөртөө амраа оройн хоолн дээр уулзъя гэд энэ хоёрыг өрөөнд нь оруулдаг. За энэ үед бол
Forest Shayna ерөөсөө юу ч хэлдэггүй. Гэхдээ бол одоо маш их эргэлзэж гин миний одоо бодсноос арай л өөр байна гэдгийг бол нэвтрүүлгийн багийнханд хэлдэг. Shayna бол Forest-оос те энэ газар таалагдж гин үү ямар санагдж гин гэдээ асуусан чинь Forest бол айгуу дайгуу таалагдж гин. Тэгээ аав чинь айгуу гоё хүн байна гэж Forest хэлж байгаа. Тэгээд өөр юм ерөөсөө хэлдэггүй. Нэвтрүүлгийн багийнхны зүгээс бол Shayna-гаас асуудаг. Forest те одоо гэрийнхний чинь нөхцөл байдлыг хараад арай өөрөөр одоо төсөөлж исэн болов уу, гайхсан болов уу гэд Shayna-гаас асуусан чинь Shayna тийм ээ Forest бол те манай гэрхнийг арай өөр нөхцөл байдалтай гэж бодож исэн. Би бол маш их сандарч байна. Миний сандарж байгаагийн шалтгаан бол надад хилээгүй нууц байгаа. Тэгээд одоо энд нууцыг хэлэхээр манай одоо гэрийнхэн юу гэж хэлэх бол Forest-ийн гэрийнхэн юу гэж хэлэх бол гэж бодоод маш их одоо сүүлийн үед бол сэтгэлээр унж байгаа гэж хэлдэг. Тэгэхээр ер нь бол Shayna нэг нууцтай байж магадгүй гэсэн үг. За тэгээд үүний дараа орон хоолыг бол гэр бүлээрээ иддэг. Forest-ыг бол те Shayna-гийн гэрийнхэн их чинь бол маш сайхан хоол ундаар бол дайлж сайлдаг. За ингээд сайхан хоол унд идээ сууж явах үед их чинь бол маш чухал асуултыг Forest-оос асуудаг байгаа. За юу гэж асуудаг вэ гэхээр за чи ингээд ирэхээсээ Филиппин ирэхээсээ өмнө Филиппин улсыг юу гэж боддог байсан бэ? Манай одоо гэр бүлийнхнийг юу гэж төсөөлдөг байсан бэ гэд Forest асуудаг байхгүй юу? Тэгсэн чинь Forest яг ингээд үннийг хэлэхдээ үүнийг хэлж болох уугүй юу ингээд үндэ бол санаа зовж юм. Гэхдээ би энэ ирэхээсээ өмнө энэ бол ингээд магадгүй та нар одоо магадгүй луурчин байж магадгүй гэж бодсон гэд. Шууд Forest ингээд тэдний нүүрэн дээр хэлждэг заяа. Тэгээд гэрийнхний ч гэсэн ингээд айгүй сонир байдлаараа аав нэг чинь ингээд Forest-д хэлдэг. Санаа зовлтгүй манай энд тийм луурчин байхгүй гэд. За тэгээд Forest ч гэсэн одоо Shayna-гийн гэр бүлийнхнээс асуудаг. Намайг ингээд энд ирнэ Shayna-тай уулзнаа гэж яхад бол та нар юу гэж бодож исэн бэ гэд Shayna-гийн гэрийнхнээс асуудаг байхгүй юу? Тэгсэн чинь тэгээ Shayna-гийн их чинь бол те чи бол одоо Shayna-тай 7 жилийн турш онлайн харилцаанд байсан. Бид нар бол бодохдоо баг ингээд чамайг ирэхгүй л ах гэж бодож байсан. Чамайг бол ингээд бодитоор харахгүй ах гэж бодож байсан. Тэгээд одоо энэ удаан хугацааны дараа бол мэдээж харж байгаадаа бол баяртай байна гэж хэлдэг. За энэ үед Forest те өөрийнхөө санхүүгийн асуудлын талаар одоо гэрийнхэнд нь хэлдэг. За юу гэж хэлдэг вэ гэхээр харамсалтай нь те одоо ингээд мэдээж 7 жилийн хугацаанд би бол эрхийг маш их хүссэн. Харамсалтай нь би тийм их мөнгөний боломжтой хүн биш ээ гэж Forest хэлдэг. За тэгээд үүнийг одоо сонсон Shayna болтой ингээд Forest-ыг за чи зүгээр ингээд хоолоо идээ Forest гэх ингээд чимээгүйхэн хэлж байгаа. За тэгээд мэдээж их чинь бол үүнийг сонсоод ингээд гайхаж байгаа шүү дээ. Тэгээ үргэлжлүүлээд Forest-аас асуудаг. Чи тэгээд одоо яг юу хийдэг юм бэ те ингээд мөнгөний боломж одоо боломжгүй гэхээр одоо яг юу хийж амьдрдаг хүн бэ гэд Forest-аас асуусан чинь Forest яг өөрийнхөө үннийг хэлж байгаа байхгүй юу? Би ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэмжээр амьдрдаг юм аа ингээд Америк нэгдсэн улсад гэж хэлдэг. За тэгээ их чинь бол тэгээ үргэлжлүүлээд ингээд асуугаад тэгвэл ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй юм бэ гэд Forest-аас асуусан чинь Forest бол тэгээ өөрийгөө ингээд тайлбарладаг. Би бол ADHD те аутизмтэй тэгээд яг одоо бол надад ингээд амар хэцүү байна. Ягаад гэвэл би ингээд хүнтэй харилцах ингээд жоохон одоо юу гэх асуудалтай гэх юм уу те хүнтэй харилцаад бол маш хэцүү байдаг гэж хэлдэг. Гэхдээ бол ингээ Forest-аар үргэлжлүүлээд би бол ажил хийнэ. Би бол энд та нарын зөвшөөрлийг авах гэж ирсэн. Би бол охинтой чинь гэрлэх хүсэлтэй байна гэд аавд нь Shayna-гийн эгчт нь ингээ хэлж байгаа. За нэвтрүүлгийн багийнхан бол аав нь юу гэж хэлдэг гэхээр те Shayna бол арай л юм чадамжтай тийм хүнтэй бас хамт байх хэрэгтэй. Яагаад гэвэл гэр бүлээ бол авч явах хүн нь эрэгтэй хүн байдаг. Shayna бол те маш хүнд тусархуу. Бидэн нарт бол маш их тусалдаг. Тэгээд миний хувьд бол те одоо ийм хүнд өгөх нь бол жоохон хэцүү байна гэж хэлдэг. Гэхдээ Shayna-гийн аав нь бол мэдээж одоо тэр хоёрт одоо айдслалаа те зөвшөөрлийг бол ингээд өгдөг байгаа. Shayna-гийн аав нь Forest-д бол юу гэж хэлдэг гэхээр одоо Shayna бол те бидний одоо маш их тийм тус чохон биднэрт бол маш их тусалдаг. Тэгээд чи бол бас одоо манай Shayna-д маш их тусалж байгаарэ гэд аав хүний зүгээс хэлж байгаа. За үүнийг сонсон Shayna бол ингээд нүдэндээ нулимстай байгаа нь бол харагддаг. За тэгээд Forest ч гэсэн тэгэлөө тусалдаг. Юм та нарт яаж тусалдаг вэ гэж ингээд үргэлжлүүлээд асуусан чинь аав нь бол те зарим үед бид нарыг ингээд бага олохтой үед Shayna бол ингээд биднэрт бас тусламж ингээд өгдөгөө гэд аав нь хариулдаг байхгүй. Тэгсэн чинь Forest за ойлголоо гэж нэг юм хэлдэггүй. За ингээд маргааш өглөө Forest бол те одоо Shayna-гийн гэрт аль хэдийн тухалжсан сайхан кофе шанаж уугаад ингээд байж идэг. За энэ үедээ бол хэлэхдээ за мэдээж одоо Shayna-гийн аавын одоо тэр зөвшөөрлийг ажлыг авсандаа бол маш их баяртай байна. Яг үнэндээ бол би яг ингээд эцэг эхийнхин гэрт ирэхдээ те би бол юу гэж бодож байсан гэхээр Shayna-г бол маш их тийм аимшигтай мангасуудаас салганаа гэж л бодож ирж исэн. Гэтэл одоо яг одоо бол гэрийнх нь миний бодсноос бол өөр байна. Тэгээ Forest-ийн хувьд бол бодохдоо юу гэж бодож байна гэхээр Shayna яг надад бүх зүйлийг үнээр нь хэлээгүй юм байна. Заавал ингээд ямар нэгэн нууц байгаа юм байна гэж харж байгаа юм байна. Forest-ийн хувьд ээжигээ тэсэн ядан хүлээж байгаа. Яагаад гэвэл ээж нь ирээд бүх юмны учрыг олж чаднаа гэж бодож байгаа. За ингээд үдээс хойш нь ээж аав хоёр нь машинаар хурж ирдгээ. За ээж нь бол Shayna-гийн тэр одоо
одоо тэг гэрийнхнийг харсан даруйдаа тэр Шейнагийн гой байшныг ингээд харсан даруйдаа шууд за астай тэг Шейнагийн үннээ хэлэх цаг нь одоо л ирж ин да гэж хэлдэг. Тэгээ Шейнагийн хувьд ч гэсэн мэдээж маш их сандарч байгаа нь харагддаг. Өнөөдөр бол тэг үнэхээр юу болохыг мэдэхгүй байна. Мэдээж одоо Forrest-ийн ээжийн хувьд бол тэг ойлгомжтой тэр санхүүгийн асуудлын талаар манай аав ээжүүд бол заавал юм бол хэлэх бах. Гэж Forrest-ийн ээж нь бол тийм янз бүрийн бүдүүлэг авир гаргах байдаг гэдгээс бол маш их айж байгаа юм байна. За тэгээд Forrest Shayna хоёр ээж аав хоёроо ингээд тусаж аваад тэгээ мэдээж одоо Shayna ч тэ эцэг эхийнхээ гэрийг танилцуулаад нөгөө нэг гой байшин савуудаа цэцэрлэг тэ усан сангуудаа бүгдийг нь ингээд танилцуулаад тэгэл ээж нь мэдээж л ингээд тэ шокнд ороод хэлж байгаа байхгүй юу те. Shayna бол ингээд надад хэлэхдээ үнэхээр би л эцэг ихтэй мөнгө явуулахгүй бол ингээд манай ээж аа бараг үлбэрч өглөө ухааны юм яриад байдаг гэсэн чинь юу ээ те энэ байшин сав нь одоо яасан тансаг юм бэ гэж хэлж байгаа. За тэгээд дээрээс нь нэвтрүүлгийн багийнханд юу гэж хэлдэг гэхээр би Shayna-гийн те одоо сүүлийн үед надад хэлсэн одоо бүх зүйлийг нь би эцэг ихтэнд хэлнэ. Одоо тэгэл одоо яахыг нь харъя, гайхах нь уу, яах нь уу. Өнөөдөр бол Shayna-гийн үннийг сонсох өдөр гэж ээж нь бол бүр шийдсэн заяа. За ингээд оройн хоолны цаг болоод бүх одоо гэрийн бүх хүмүүс бол уулзалцдаг. Одоо Shayna-гийн гэрийнхэн, Forrest-ийн гэрийнхэн бол ингээд хоорондоо одоо оройн хоолноор уулзалцдаг. За тэгээ мэдээж Аазууд юм чинь те одоо тэр Shayna-гийн гэрийнхэн бол тэднийг маш сайхан хоолундаар бол дайлж цайлдаг. За тэгэл ээж чинь те өстэй нэрэ Shayna-гийн гэрийнхэн чи яасан илдэг хүмүүс вэ гэж зэгтэйхэн гайхаад тэгээд оройн хоолны үеэр одоо Forrest-ийн ээж бол ингээд яриаг эхлүүлдэг. Ямар гоё хоол вэ? Яасан сайхан байшин бэ те? Та нар бол одоо ямар гоё амьдардаг юм бэ? Та нар бол маш найрсаг хүмүүс байна. За тэгээд одоо манай Forrest танаа ингээд Shayna-тай гэрлээд Америк нэгдсэн улсад амьдрна гэвэл одоо та нарын хувьд юу гэж бодож ийн гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд их чинь бол хэлэхдээ за Shayna бол те аль хэдийн жилийн өмнөөс юу н Америк нэгдсэн улсад ингээд ажиллах амьдрах тийм одоо мөрөөдөлтэй хүсэлтэй. Тийм учраас ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаж байгаа гэж бодож байгаа гэж хэлдэг. Аав нь болохоор өчигдөр Forrest биднэрт бол те одоо санхүүгийнхаа хүнд нөхцөл байдлын талаар хэлсэн ажилгүй ингээд итгэмжээр амьдардаг гэж хэлсэн. Яг үнэндээ бол ингээд бодит байдал дээр яахыг ингээд хийж мэдэхгүй байна гэд аав хүний зүгээс хэлж байгаа байхгүй юу. За үүнийг сонссон Forrest-ийн ээж нь те ингээд үргэлжлүүлээд шууд хүүгээ өмөрөөд хүүдээ бол хэр халдаахгүй цаадах чам. За хэдүүлээ Forrest-ийн одоо тэр санхүүгийн асуудлыг хэдүүлээ ингэж жоохон хойш тавья. Хэдүүлээ энэ Shayna-гийн талаар ярилцмаар байна. Shayna биднэрт хэлэхдээ та нарыг бол ингээд биднэрт маш муухай хандсан гэж хэлсэн. Бүх мөнгийг ингээд аваад хэрэгэлсэн тий. Та нарт ингээд мөнгө өгөхгүй бол та нар одоо ингээд харааж зүхээд хүчирхийлээд идэг гэж хэлсэн. Энэ одоо үнэн үү гэд ингээд ааваас нь асууж байгаа байхгүй юу. За үүнийг сонсоод мэдээж аав нь их чинь бол бүр ингээд үнэхээр гайхсан байгаа нь харагддаг. Ингээд Shayna руу ч нэг хараад аав руу ч нэг хараад ингээд яахаа мэдгүй аав нь бол те чи Shayna чи тэгж хэлсэн юм уу гэл те гайхаа тэгээд би бол ерөөсөө хүүхдүүдтэй ерөөсөө муухай ханддаг вэ ерөөсөө хүчирхийлж байгаа вэ гэж хэлдэг. Тэгээ мэдээж Forrest-ийн ээж нь бол те үргэлжлүүлэл тийм үү Shayna чи яагаад биднэрт худлаа хэлсэн бэ? Тэ чи яагаад ингэ худлаа хэлсэн гэл. За тэгээд Shayna бол те бүр ингээл уйлан хайштай манай Shayna ч бүр уйлалстай нэрээ надад амар хэцүү байсан. Нэг бол ингээд визаанда мөнгө ингээд зарцуулах шаардлагатай. Нэг бол ингээд тэ гэрээхэндээ туслах шаардлагатай. Би бол ингээд яг тэг голд нь ингээд гаццсан. Надад бол үнэхээр ингээд хэцүү байсан гэдэг. Одоо Forrest-ийн гэрээхэнд ч тэр өөрсдийнхөө гэрээхэнд ч хэлж байгаа. За мэдээж бол тэ их чинь одоо Shayna бол биднэрт энэ талаараа хэлээгүй ингээд болж байгаа бүтэж байгаа л гэж хэлээд яваад байсан. Тэгээд яг үнэндээ бол ийм нөхцөл байдал ийм хүнд болсныг бол мэдээгүй. Аав нь бол тэ мэдээж одоо бид нар чинь гэр бүл одоо охин маань биднэрт мөнгө өгдөг нь үнэн. Бид нар ч гэсэн зөрүүлээд хэрвээ Shayna хэрэгтэй гэх юм бол бид нар зөрүүлээд Shayna-гаас авж байгаа мөнгийг бол бид нар бол зээл гэж үзээд одоо буцааж ингээд төлнө гэж бодож байгаа гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ Forrest Shayna-тай би ингээд үнэхээр гайх чинь ингээд чамайг ингээд худлаа хийсний чинь дараа ингээд үнэхээр гайхсан гэж өчигдөр нь хэлээгүй ээжэж одоо ингээд хэлж байгаа байхгүй юу. За тэгээ Shayna ч гэсэн ингээд намайг үнэхээр уучлаарай. Гэр бүлийнхэндээ мөнгө өгдөг хүн байх үнэхээр хэцүү гэл нөгөө ярьдаг юм а яриад Forrest бол ингээд надад чи бол гэрээхэндээ бити мөнгө өг зүгээр л ингээд бит хоёрын ирээдүйд зориулсан мөнгөө л хадгалаад айл гэж хэлдэг. Тэгээд яг үнэндээ бол яг бодит нөхцөл байдал дээр эцэг ихэдээ мөнгө өгөхгүй байна гэдэг бол үнэхээр хэцүү байдаг. Тийм учраас би ингээд голд нь гаццсан. Чамайг алмааргүй байсан учраас худлаа хэлсэн юм аа гэв. За тэгээд намайг үнэхээр уучлаарай гэж Shayna ч ингээд уйлал. Ахиж би та нарт худлаа хэлэхгүй гэж ингээд уйлал байгаа. Тэгээд Forrest бол үргэлжлүүлээд одоо Shayna-гийн ааваас асуудаг байхгүй юу? Өө та ингээд тэ мөнгийг нь зээсэн юм уу те? Та тэгээ хизээ ингээд төлөх вэ? Ойролцоогоор хэдэн төгрөг ингээд авсан бай та мэдж байгаа юу гэсэн чинь мэдээж аав нь бол те за би бол мэдээж одоо охноосоо хэдэн төгрөг авснаа бүртгэхгүй мэдэхгүй байна. Мэдээж тусламж хэрэгцээ явал ингээд Shayna-д ингээд мөнгө өгнө гэж хэлдэг. Тэгсэн чинь Forrest бол тэ өргөжлүүлээд за ер нь миний одоо бодож байгаагаар ойролцоогоор $4,000 бол байгаа ах шүү гэж хэлсэн чинь
Аав нь бол те ер нь ингээд ийм хүнтэй гэрлэхээр төлөвлөснийг нь сонсоод бол аавын зүгээс бол маш их гайхсан. Яагаад гэвэл те гэр бүлээ уул нь эрэгтэй хүн чинь авч явах ёстой те санхүүгийн асуудал тэр уул нь эрэгтэй хүн чинь ингээд санаа зовох ёстой байтал Форест болохоор ингээд Шейнагийн хадгалсан мөнгө гэдэг ингээд байн одоо ингээд асуугаал те Шейнагийн мөнгөний талаар яриад байгаа нь аавынх нь бол жоохон дургуутслыг хүргэж байгаа байсан. За тэгээд энэ өдөр бол те Шейна маань уйлаад уучлал гуйгаад ингээд дуустдаг. За дараагийн өглөө нь одоо Шейна бол аавтайгаа ингээд ярилцж байгааг нь харагддаг. Юу гэж ярилцдаг вэ гэхээр те аав нь бол мэдээж ингээд Шейнагаас асууж байгаа байхгүй. Яагаад чи биднийг ингээд те маш хүчрхийлдэг мөнгө авдаг гэдэг ингээд тэднэрт хэлсэн бэ гэсэн чинь Шейна бол те үнэхээр уучлаарай те би бол эндээс ингэж хэлсэндээ маш их хийчих чинь. Би бол Форестыг зүгээр л хардахыг хүсээгүй маа тийм учраас л ингээд удлаа хэлсэн юм аа. Тэгээд ирээдүйдээ бол би одоо ингээд цаашдаа мөнгө хадгалахыг хүсэж байна гэд аавдаа хэлж байгаа. Аав ч гэсэн те тэрийг чинь ингээд ойлгож байна. Ирээдүйг чинь ингээд ойлгож байна. Гэхдээ чи бас ойлгоорой. Чиний одоо хайртай хүн чинь чиний нөхөр чинь чиний соёлыг бас ойлгох ёстой шүү. Чамайг бас чиний соёлыг бас хүндэтгэх ёстой шүү гэж хэлдэг. За үүнийг сонссон Шейна тэг бодож байгаа байхгүй юу. За ер нь бол үнэ одоо аавын маань хэлж байгаа бол үнэн. Форест бол миний соёлыг хүндэтгэх ёстой. Би бол те одоо эцэг эхээ хүндэтгэх ёстой. Би бол хуваа хичээсэн хүн баймааргүй байна. Эцэг эхтэй бол те би бол та нарт ингээд тусалсан хിവэрэ байна гэд аавдаа хэлдэг. Аавынхаа болон ингээд Форест хоёрын гол ингээд алинд нь мөнгөө баг хуваарлах уу гэж Шейна баг санаа зовоод байгаа байхгүй юу хөрх юмтай. Ингээд Шейна аавтайгаа ярилцж явах үед нөгөө талд нь Форест ээжтэйгээ ярилцж байдаг. За Форест бол ээжтэй юу гэж хэлдэг гэхээр те Филиппинд ирээ сүүлийн хэдэн өдрүүдийг маш их жаргалтай Шейнатай өнгөрүүллээ. Би бол Шейнаг заяаны хань маань амьдралд олдох ганцхан хайр маань гэдэгт итгэж байна. Тийм учраас бол би удахгүй Шейнад ингээд сүй тавина гэж Форест бол бодож байгаа юм байна. Энийг сонсон ээжийнх нь царай нь бол баргар байгаа нь бол харагддаг. За тэгээд ээж нь бол те чи одоо юу яриад байгаа юм бэ? Өчигдөр хүртэл чи Шейнагийн эцэг их нь ямар хүн байсан? Тэгээ санхүүгийн байдал нь ямар байсныг мэдэхгүй байсан бэ гэж өнөөдөр чи ингээд сүй тавьж байгаа юм уу? Шейна бол биднэрт жижигхэн худлаа яриаггүй шүү дээ. Бүр маш том худлаа ярьсан. Минийхөө чи ингээд аутизм гэдэг өвчтэй байхгүй юу? Тэгээ тэрнээсээ болоод хүмүүс ингээд маш их итгэдэг. Чи бол ингээд Шейнад бүр маш их итгээд байна. Чи ингээд нүдрүүнд хараад үнэн хэлж гин үү, худлаа хэлж гин үү гэдгийг мэддэхгүй хүнтэй бүхэл насыг чи өнгөрүүлэх гээд байгаа юм уу гэж нөгөө хүүдээ ингээл синхруулэл. За энийг сонссон Форестийн бодол бол бүр оронгоороо эргэсэн байгаа нь бол харагддаг. Форест бол бүр ээжийнхэн үгийг сонсоод бүр ингээд уйлаад асгарт уйлаад нээрэл тэжтэй нээрэл Шейна надад маш их худлаа хэлсэн штэ. Би яаж ийм хүнтэй цаашдаа ингээд хамт байх юм бэ? Форест бол тэ Шейнад одоо сүй тавих бодлоо өөрчилсөн байгаа нь бол харагддаг. За үүний дараа эцэг эхийн хурал болтгоо. За үүнд бол тэ одоо Шейнагийн аав, за Форест тэгээд Форестийн ээж энэ дөрөв ингээд уулзж байгаа байхгүй юу? Форест бол яриаг эхлүүлдэг. За юу гэж хэлдэг вэ гэхээр би одоо ингээд тэ санхүүгийн чадамжгүй байгаа учраас Шейна эхлээд ингээд ажиллаад мөнгө цуглуулад дараа нь би ажил болоод ингээд хийя. Одоохондоо ингээ хоёулаа банкныхаа дансыг ингээ нэг болгоод тэгээд ингээ би хянаад явжия гэсэн утгатай ярьдаг. За үүнийг сонссон аав нь бол тэ жоохон ингээ дургу байгаа нь бол харагддаг. Та хоёр бол тэ юу л гэрэлчээгүй байгаа учраас ер нь нэг данстай болох талаараа ер нь бодож үзсэн дээр хаа. Тэгээд бас хэлж байгаа байхгүй юм. Форест өөрөө санхүүгийн оролцоогүй байж ич тэ ингээ Шейнагийн дансыг ингээ хянаад явах юм уу гэж хэлсэн чинь ээж нь болохоор энэ үед арай өөр бодолтой байдаг. Ээж нь бол юу гэж боддог гэхээр Форест ингээд дансыг нь хянаад явсан зөвөө. Яагаад гэвэл Шейна угаасаа одоо тийм үнэнч хүн биш шүү дээ. Шудраг хүн биш шүү дээ. Тийм учраас Шейна одоо тэр Форест бол ингээд дансыг нь хараад явж исэн зөв гэж ээж нь бол бодож байгаа. За энэ үед Шейна юу гэж хэлдэг гэхээр те за ерөөсөө одоо надад санаа зовох хэрэггүй. Форест руу ингээд дансны мэдээлэлээ явуулчихъя. Ингээд мөнгө хадгалж байгаа гэсэн дансны мэдээлэлээ ингээд 7 хоног болгон явуулчих. Ингээд надад санаа зовох хэрэггүй. Ахиж ингээд худлаа хэлэхгүй гэж хэлж байгаа заяа. Форест бол хэрэг сонсол за тэгүүлстэй зүгээр шүү те тэгүүлстэй баярлалаа шүү гэж хэлж байгаа заяа. Форест бол те Шейна над руу ингээд 7 хоног болгон дансны мэдээлэлээ явуулна гэдэгт бол маш их баяртай байна. Би хүнд мөнгө өгөхгүй бидний ирээдүйд мөнгө хадгалж байна гэдгийг ингээд хараад байж ах болно гэж хэлж байгаа хгүй. Тэгээд ээж нь бол те чи тэр Шейнагийн аав нэстэй Шейнаг яаж удирдсныг нь харсан мэдтэй. Өстэй амар удирдах чинь би өстэй айгүй санаа зовж байна. Ээжийнхээ хувьд бол Шейнагийн талаар ерөөсөө ингээд бодлоо өөрчлөөгүй байгаа нь бол харагддаг. Шейнагийн эгчин Шейна хоёр яг ингээд Форестийн гэрийнх нэгтэй Филиппиний гоё тийм халуун аршаа энэ төр тавиачаад саав энэ төр тавиачаад ингээд өдрийг бол хамт гоё өнгөрүүлж байгаа нь харагддаг. Бүгдээрээ л одоо аз жаргалтай харагддаг. Гэхдээ энэ үед бол ганцхан Шейна бол маш их юм санаа зовсон байдалтай байгаа нь харагддаг. Шейна бол Форестод одоо яаж ингээд эцэг ихтэй үргэлжлүүлээд ингээд мөнгөнд тэтгэмж ингээд өгнө гэдгээ яаж хэлэх вэ гэдэгтээ бүр ингээд санаа зовцсон ингээд байгаа нь харагддаг. За буцаж хоттой эргэж ирээд тэр хэд маань ингээд ашгүй ингээд ив найрамдалтай байгаа нь харагддаг. За дараагийн өдрөө Шейна Форест хоёр нэгэн юм худалдааны төв рүү тийм их дэлгүүр рүү явах гээд хамтдаа ингээд хөдөлдөг. За мэдээж аавын шорон болохоор жоохон хөгшин хүмүүс учраас тийм том дэлгүүрээр одоо явж чадахгүй гээд энэ хоёр маань ингээд хоёулахнаа явж байгаа.
Forest бол хэлэхдээ те энэ бүх зүйлийг ингээд ардаа үлдээгээд бүх зүйл болж өнгөрөөд Shayna биднэрт ингээд үннээ хэлээд хамтдаа байгаадаа маш их жаргалтай байна. Ээж бол ингээд дээрээс нь байн ингээд Shayna чамд худлаа хэлсэн шүү. Shayna бол худалч шүү гэд ингээд байн ярих ч гэсэн ингээд багсаад айгу дэжгүй байна. Тэгээд Shayna бол ахиж надад мэдээж худлаа хэлэхгүй байхаа гэдэгт бол маш их итгэлтэй байна гэж хэлдэг. Энэ хоёр маань Филиппиний нэг юм яг одоо Италийн тэр нэг юу шиг харагддаг, хот шиг харагддаг тийм их дэлгүүрт очоод өдрийг бол ингээд өнгөрүүлдэг. Энэ хоёр завин дээр суугаад хамтдаа зураг ахуулаад за тэгээд өдрийг бол маш гоё өнгөрүүлээд тэгээд хамтдаа цагийг өнгөрүүлээд хамт ингээд алхаад явж байх үедээ гинт Forest зогсоод Shayna-д хэлдэг. За өнгөрсөн 7 жилийн туршдаа чамтай өнгөрүүлсэн тэр 7 жил бол үнэхээр сайхан өдрүүд байлаа. Би бол ингээд аль хэдийнэ л ингээд Филиппинд ирээд чамтай уулзахыг бол маш их хүсдэг байсан. Өнөөдөр ингээд энчээ ирээд чамтай хамт байгаадаа маш их баяртай байна. Тэгээ цаашдаа ч гэсэн би чамтай хамт амьдралаа өнгөрүүлмээр байна. Надтай гэрлэх үү гэд ингээд Shayna сүйд тавьдаг байхаа. За энийг харсан Shayna бол бүртээ уйлал өстэй амьдралаа чамтай өнгөрөөхдөө маш их баяртай байна. Yes гэж хэлээл заяа. Forest бол тэгээ намайг ингээд эрт ирээгүү дуучлаарэ. Тэгээ 7 жил ингээд хүлээлгсэн дуучлаарэ гэж энэ хоёр шиг ингээд бибинэ тэрвэрлдээл уйлалдаал. За тэгээд дараа нь нэвтрүүлгийн багийнхан энэ хоёроос асуудаг байхгүй юу? За ингээд Forest тэ чи ингээд гэрээхэндээ хэлэхдээ итгэлтэй байна уу? Гэрээхэн чинь юу гэж бодно гэж бодож юм гээ. Одоо Forest-аас асуусан чинь Forest болохоор би бол энэ мөчийг удаан хүлээсэн, удаан бодож одоо шийдвэр гаргасан. Энэ бол бидний шийдвэр, энэ бол миний шийдвэр гэж хэлдэг. За ингээд энэ хоёр маань өдрийг маш сайхан өнгөрүүлээд буцаад ингээд замдаа гардаг. Энэ хоёр бол замдаа явж байхдаа маш жаргалтай одоо happy байгаа нь бол харагддаг. Тэгээ ер нь бол энэ хоёрыг хоёулахнаа байхдаа те ер нь бол эцэг ихгүй хоёулахнаа байхдаа бол айгүй гоё бибитэйгээ харьцдаг ингээл би нэгэ дандаа ингээл мамбруушман гэж дуудаад заяа. Уул нь бол айгүй хөөрхөн хос даанч хоёулаа нэг нь ингээд 40-тэй нэг нь 32-тэй гэрнэ хоёулаа юм эцэг ихийн сайн хүүхдүүд байгаа байхгүй энэ хоёр. За үүнийхээ дараа энэ хоёр маань гэртээ буцаад очтгоо. За гэртээ буцаад очихт нь бол ээж нь аав нь яг ингээд усан сангийн хажууд хүлээж идэг. Тэгээд энэ хоёр ингээд яваад очсон чинь ээж нь аав нь те өөстө өдрийг сайхан өнгөрүүлсэн үү хаагур явсан юу хийсэн гэж асуудаг байхгүй юу. Тэгэл Forest ч ингээд тайлбарлаа. Өнөөдөр өстө team дэлгүүрээр явсан, ийм газраар явсан. Тэгээ завин дээр суусан, зургаад харуулсан гэж ингээд бүх юм ярьж ягаад. Үүнийхээ дараа цэцэг навч дэлгэрсэн маш гоё газар олж хараад за ер нь Shayna сүй тавих тохиромжтой газар байна гэж бодоод өнөөдөр Shayna сүй тавьчлаа гэж ээжтэй хэлж байгаа заяа. Тэгээд одоо ингээд Shayna yes гэж хэлсэн. Бид хоёр ингээд сүй тавьсан. Хоёр ингээд жаргалтай байна уу гэд ингээд асууж байгаа заяа. Тэгээд ээж нь те Forest би ингээд амар жаргалтай энэ чи бүр ингээд жаргалтай болгочлоо. Би чамд хэлээ үстэй. Би чамд Shayna чамд өөрийг чинь ингээд өөрийгөө баталж харуулах хүртэл хүлээгээрээ гэж би чамд хэлсэн бидтэй. Тэгж яхад чи өөрөө ингээд гүйж очоод баастаага утгалтчлаа. Чи намайг сонсохгүй байсан бол би энд ямар новшоо хийж ингээд сууж байгаа юм бэ Forest чи надад хэлээд өгтэй гэл. Ээж нь бүр үнэхээр амар уурсан заяа. Forest бол ингээд тайлбарлахаар бит хоёр ингээд те үнэндээ маш их бибитэй хайртай бит хоёр хамтдаа бол маш их жаргалтай байна. Тэгтэл та бит хоёрыг ингээд те ингээд холдуулах гэдэг штэ болиулах гэдэг штэ гэж хэлдэг байхгүй. Энийгээ сонсоод бол ингээд Shayna ингээд Forest-ийн хажуу зогсож байхдаа ингээд толгоогоо тогтоохгүй ингээд тэрийг нь хараа заяа. Ээж нь бүр улам уурлаад чи битгий зөвшөөрж байгаа юм шиг толгоогоо дохиодоо би өнөөдөр ингээд Forest-тай юм ярьж байна. Чи битгий Forest-ийн өмнөөс хариулаад таа гэж заяа. Ингээд Shayna руу амар уурлаад Shayna ингээд өөдөөс нь те бит хоёр чинь ингээд насанд хүрсэн хүмүүс те энэ шийдвэрийг бит хоёр хосын хүрээнд гаргасан. Энэ бол ингээд хосуудын асуудлаа гэж хэлдэг. За тэгэл ээж нь ингээд үргэлжлүүлээд уурлаад. Тэгээд Shayna бол те чи бол зүгээр аль хэдийн те миний хүүгийн толгойг эргүүлээд удирдлагыг те гартаа авцсан уу чи гэж ингээд Shayna руу уурлаад. Forest бол те Shayna-г өмөрөөд за энэ бол бидний шийдвэрээ, миний гаргасан шийдвэрээ. Та намайг хүлээн зөвшөөрөх юм уу, болох юм уу те? Та ингээ миний амьдрал баймаар байгаа мó, баймааргүй байгаа мó гэж Forest уурлаад. За тэгээд ээж нь ч гэсэн энийг сонсоол те. Чи надаас ийм юм асууж байгаа мó Forest? Би үнэндээ амар ядарч ин те. Чиний энэ хийсэн маш олон бодлоонтой юмыг чинь би ингээд засах гад чамд ойлгуулахад ингээд хичээж ахт чинь чи надад нуруугаа харуулж байгаа мó гэж ээж нь ингээд уйлаад. За тэгээ үүнийг сонссон Forest энэ хоёр бол те ерөөсөө ингээд бодлоо өөрчилдөггүй. За энэ бол бид хоёрын шийдвэр. Бид хоёр ингээд сүй тавьсан. За сайхан амжтаагаарай баяртай гэдэг ингээд Forest Shayna хоёр ингээд цаашаа явж байгаа. За тэгэл ээж нь араас нь fuck гэж амар хараж маргаал заяа. Тэгээ Forest хөөх ингээд эргэж хараад буцаад явж байхдаа уйлдаг. Ээж нь ч гэсэн ингээл уйлал те Forest ингээд аав тэнцэмтэй болохоор ингээд хүмүүст маш их хитэгдэг. Тэгээ хүмүүст маш ингээд заллуулдаг. Өнөөдөр ингээд те Shayna яг ингээд Forest-ийн бүр толгойг эргүүлээд те бүр ингээд өөрт нь сүү тавих хэмжээнд хүртэл бүр ингээд толгойг нь эргүүлсэн гэдэгт би бол бүр 100% итгэлтэй. Өнөөдөр бол би те ингээд Forest-ийн байдлыг хараад зүгээр л өнөөдөр хүүгээ алдчихж байгаа юм шиг яг тийм л мэдрэмж төглөө гэл ээж нь бол бүр ингээд уйлал. За дараагийн анги дээр Forest болон Shayna хоёр нэг газар руу хамт явж байгаа нь харагддаг.
За хаашаа явж байгаа вэ гэхлээр Forest-ийн хувьд бол те Shayna-тай аль хэдийн зүй тавьж явсан. Shayna аль болоход хурдан хизээж хамаагүй ингээл Америкийн нэгдсэн улсад авчираад амьдралаа эхлүүлэх тийм хүсэлтэй байгаа. За тэгээд энэ хоёр бол одоо миний ойлгосноор бол өмгөөлөгчтэй уулзах гад ингээд явж байгаа те Америк нэгдсэн улсын сүйд бүсгүй виз болох K1 визаг мэдүүлгээд тэр одоо өмгөөлөгчтэй уулзах гад явж байгаа. За тэгээд тэр газараа очиод тэр өмгөөлөгчтэй хамаг уучлаа хэлээд те би одоо ингээд 7 жил бит хоёр хамт байсан. Анх удаа ингээд биеэрээ уулзаад тэгээд сүй тавьсан. Одоо ингээд бит хоёр ингээд Америкийн нэгдсэн улсад амьдралаа эхлүүлэх хүсэлтэй байна гэж ингээд хамаг уучраа хэлж байгаа байхгүй юу. Үүнийг сонссон өмгөөлөгч нь бол тэг мэдээж одоо K1 виза авах хамгийн одоо анхан шатны тэр шаардлагуудыг бол хэлдэг. За нэгдүгээр тал тэг тухайн Америкийн нэгдсэн улсын иргэн гэмт хэрэгт одоо холбогдож байгаагүй тийм одоо байх шаардлагатай. Хоёрдугаар тал тэг ажил хийдэг орлоготой байх шаардлагатай гэж хэлдэг. За тэгээ Forest-ийн хувьд бол хэлж байгаа байхгүй юу. За би ингээд харамсалтай нь Америкийн нэгдсэн улсад ажил хийдэггүй. Гэхдээ цар болгоны орлоготой орлогоо бол ингээд нотолж чаднаа гэж хэлж байгаа байхгүй юу. За тэгээд ямар орлого вэ гэхээр нөгөө бас л одоо тэр нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэр тэтгэмжийн орлоготой гэж ингээд хэлж байгаа. Гэтэл яг тэр орлогыг яг орлого гэж тооцдгүй юм байна. Яагаад гэвэл те яг Forest-ийн гар дээр ирж байгаа орлого болгочиг нөгөө талаараа Forest чинь өөрөө татвараа төлөө өөрөө хөдөлмөрлөөд авсан орлого биш байхгүй юу. Тэр чинь нөгөө тэтгэмжийн мөнгө. Тийм учраас өөрөө заавал тэр Америкийн нэгдсэн улсын иргэн одоо санхүүгийн чадамжтай байх шаардлагатай. Хамгийн багадаа $26,500 одоо жилийн орлоготой байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгээ яг орлогоо тэр жилийн орлогоо нотлохын тулд 1 жил ажил хийгээд дараа нь орлогоо нотлоод дараа нь виза аплайдах боломжтой болно. За тэгээд K1 виза бол бүхэл бүтэн 1 жилийн хугацаа авдаг. Тэгэхээр хамгийн багадаа энэ хоёр одоо 7 жилийн дараа уулзсан ч гэсэн 2 жил дахиж нэмж одоо ингээд ажил хөдөлмөр хийгээд дээрэс нь ингээд визагаа хөөцөлдөөд 2 жилийн дараа амьдралаа эхлүүлэх боломжтой гэдэг ингээд өмгөөлөгч нь тайлбарлаж байгаа. Тэгээ энэ хоёр чинь тэг үүнийг сонсвол тэгэл гайхаж байгаа шүү дээ. Одоо яана тэг 2 жил ахаал ингээд нэмээд 2 жил одоо хам хол байх юм уу гэж өөр арга чарга юу вэ? Өөр ингээд юм боломж байна уу гэсэн чинь өмгөөлөгч хэлдэг те. Хэрвээ одоо энэ бол ингээд зорилгоос чинь шалтгаалнаа. Хэрвээ та хоёр үнэхээр л хамт байхыг хүсэж байгаа бол Forest те танаа одоо тэр сүйд залууч нь Филиппин улсад виз мэдүүлэх юм бол тэр нь бол ингээд бараг 100% гарах магадлалтай шүү дээ. Та хоёр тэгээд үнэхээр хамт баймаар бол Филиппин улсад ингээд виз мэдүүлэхгүй юу да гэд ингээд хэлдэг. Энэ хоёр маань тэндээс ингээд мэдээлэл аваад гараад явж явах замдаа Shayna бол тэ Forest-д хэлдэг. За би бол ингээд Америкийн нэгдсэн улсад амьдармаар байна. Гэхдээ дахиад ингээд хоёулаа 7 жилийн дараа ахаад нэмж ингээд 2-3 жил хол байх шаардлагатай болчлоо. Би бол ингээд чамайг Америкийн нэгдсэн улс руу буцаад явмаар байгааг мэдчихээн тэ удахгүй явах чагааг мэдчихээн. Гэхдээ чи яг тэнд очиод яг улсдаа очиод чиний зорилго чинь юу юм бэ? Хэрвээ чи энд байх юм бол би энэ чинь ингээд өөрийн гэсэн мэрэгжилтэй, өөрийн гэсэн орлоготой би чамайг ингээд аваа явж чадна. Би чамайг энд ажил олоход чинь тусалж чадна. Чи ингээд юу гэж бодож ийн гэдэг ингээд Shayna асууж байгаа байхгүй юу? За тэгэл Forest чи энийг сонсоол те. Яа би ингээд амар санаа зовж ийн би ингээд те ингээд аутизмтай өвчтэй. Тийм болохоор ингээд ажил олоход айгүй хэцүү. Тэгэл ингээд гэрийнхнээсээ хоол байхад хэцүү гэж ингээд шалтгаан тоочвол. За тэгээд Shayna бол те Forest-ийг гэрийнхэндээ хайртай одоо гэрийнхнээсээ хоол байхад нь хэцүү гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ би энд ингээд 7 жил Forest-ыг хүлээсэн шүү дээ тий. Одоо ингээд Forest явах юм бол хизээ буцаж ирэх юм мэддэггүй. Тэгэл би одоо энд ингээд орхигдоод шархлаад ингээд энд үлдэн. Би бол тий Forest-оос энэ хариу сонсондоо бол жоохон тийм урам хугарж байна гэж хэлдэг. Тэгээд Shayna чинь дахиад уйлалтай мэдээж манай хүн чинь уйламхаа шүү дээ. Тэгэл Forest ч гэсэн ингээд ойлгож байна. Би чамаас хол баймааргүй байна. Ээжтэй тий бас ингээд бууж өгмөөргүй байна. Би яг ингээд гацчлаа. Бас адилхан Shayna-тай адилхан Forest бас ингээд адилхан гацчлаа. За дараагийн анги дээр Shayna Forest-ыг нэгэн арал руу авч явж байдаг. За энэ хоёр бол те хотоос жоохон холдоод арал дээр хэд хоногийг өнгөрөөхөөр шийдсэн юм байна. Сүүлийн үед бол тэр сүүлийн тэр визний асуудал за тэгээд энэ хоёрын тэр асуудлаас болоод сүүлийн хэд хоног бол хэцүү байсан. Тэгээд Shayna-гийн Forest-ыг бол тэр арал руу авч явж байгаа шалтгаан нь бол нэгдүгээр мэдээж те гоё амраад цагийг өнгөрүүлэх. Дээрээс нь Forest-ыг бол одоо Филиппин үлдэх талаар бодлоо өөрчлөөсэй гэж бол Shayna бодож байгаа. Тэгээд энэ хоёр маань ингээд замдаа явж байгаа үедээ Forest Shayna-гаас асууж байгаа. Өнөөдөр ороотой ингээд хоёлаа онцгой шөнийг өнгөрүүлэх үү гэсэн чинь Shayna тоглоом хийгээл. Оо яана танаа ээж чинь мэдчихвэл яана зөвшөөрөх болов уу гэсэн чинь Forest зүгээрээ манай ээж намайг хараад амар дэмжнэ. За ингээд энэ хоёр маань далайн эргийн буудалтай очсон чинь бүр айгүй гоё романтик орчин хүлээж авдаг. Бүр яг л ингээд баал сарын хосуудыг хүлээж авч байгаа юм шиг. За тэгээ Shayna бол те анхны шөнөө ингээд өнгөрүүлэхдээ жоохон сандарч гин. Гэхдээ би бол ингээд одоо удаан хугацаанд хүлээсэн хайртай хүнтэйгээ ингээд одоо анхны шөнийг өнгөрүүлэх чинь наа гэд. Тэгсэн чинь Forest бүр ингээд бэлгэвч гаргаад ирдэг заяа. Тэгэл тэр хоёр ингээд хоорондоо маяглал ингээд ирхэлж байгаад Shayna би чиний ингээд надад бэлгэлсэн sexy lingerie гомсод гараад ирэл та гэж тэгэхгүй юу. Энэ чинь Forest Shayna-гийн чихэнд нэгт харагддаг шүү гэж хэлдэг заяа. За ингээд Shayna нөгөө гоё хувцас өмсөж гарч ирээд энэ хоёр маань
жан 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 жан. За маргааш өглөө нь Forest-ийн хувьд бол нэлээд жаргалтай байгаа харагддаг. Цаадах ч нь бол тий нэлээд ингэж баярлсан. Би ингээд манайхаа би ингээд зандан байхаа боллоо. Миний баруун гар минь баяртай гэж заяа. Энэ их тийм Америкийн нээлттэй шоу шүү заяа манайхаа. Тэгээд тэгээ миний бодож ирснээс бол бүр хамаагүй гоё байсан стэнэрэг гэл. Тэгээ Шэйнад бол хэлж байгаа. Өнгөрсөн шүн чи миний эхнэр боллоо. Одоо ингээд хоёулаа тий эхнэр нөхөр болсон. Чи бид хоёрын ингээд сэтгэл зүрх нэг болсон гэл Forest Шэйнад хэлээ заяа. Forest бол нэвтрүүлгийн багийнх нь хэлэхдээ өчигдөр шүн Шэйнатай өнгөрүүлсэн одоо тэр шүн бол те миний бодлыг одоо маш их өөрчиллөө, маш их юм бодогдууллаа. За тэгээд надад бол Филиппин улсад үлдэх хэдхэн хоног үлдсэн. Гэхдээ би бол одоо Шэйнатай хамт Филиппин улсад амьдрахаар үлдэх нь зөв юм шиг байна гэж бодож байна. Гэхдээ одоо хүн болго мэдж байгаа. Манай ээж бол те энийг хүлээн зөвшөөрөх хүн бишээ гэж хэлээд за ингээд одоо хамгийн сүүлд цацагдж дууссан дугаар маань ингээд дууслаа манайхаа. Би одоо ингээд дараагийн анги дээр юу гарсан гэдгийг өөрөө ч мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар бол 90 Days Fiancé нэвтрүүлэг нийт 20 ангитай. Одоохоор бол 16 цацагдсан байгаа. Би сая та нартай 16 хүртэл ярьж өгсөн гэсэн. Тэгээд цаана нь бол 17, 18, 19, 20 гэж 4 анги байгаа заяа. За тэгээд энэний дараа энэ 4 ангийн дараа Tell All гэж 2 анги байдаг байхгүй юу? Нийт ингээ 22 ангитай. За тэгээд бараг нийтдээ те 6 анги цаана нь үлдсэн гэсэн үг. За миний хувьд бол бодохдоо энэ 6 ангийг нийлүүлээд нэг юм видео хийнэ гэж бодож байна. Гэхдээ хэдүүлээ одоо бүгдээрээ ингээд бүх анги нь гарч дуустал хүлээх шаардлагатай болох нэ. 1-7 хоногт нэг л анги цацагддаг манайхаа. Тийм учраас болон анги хийгээд ахаар хүмүүсийн маань толгой эргээд байгаа гэсэн учраас ер нь бол сүүлийн үлдсэн ангиудыг нийлүүлээд нэг анги болгоод явнаа. Гэхдээ миний хувьд бол та нарыгаа уйдаахгүй 90 Days Fiancé нэвтрүүлгийн өөр хосуудыг бол ярьж өгнө. Жинхэнэ энэ нэвтрүүлгийг өөр төвшин гаргасан хүмүүсийг дараагийн нэвтрүүлгүүдтэй дараагийн дугааруудтай та нартай танилцуулах болно. Та нар маань тэгээд лайка дараад, subscribe дараад хүлээж аваарай. Миний өнөөдрийн нэвтрүүлгийг үзсэн маш их баярлалаа. Баяртай.